За тэгэхээр энэ удаад Солонгосын бүх цаг үед гэж яригдах 2003 оны Tale of Two Sisters сэтгэл зүйн аимшиг киног онцлохоор болж байна. Маш зузаан хамтран бүхий алдарны хариулагч Ким Жи Юн уг киногоор олон улсад танигдж амжилтад хүрсэн бол үүнээс хойш та бидний мэдих A Bittersweet Life, The Good, The Bad, The Weird, I Saw the Devil зэрэг олон ч кино бүтээсэн. A Tale of Two Sisters нь тухайн цаг үедээ амжилтаараа Бон Жон-Угийн Memories of Murder, Пак Чан-угийн Old Boy нартай харьцуулагдсан байгаа. Олон улсад амжилттай кино болсон болохоор мэдээж Hollywood 2009 онд Uninvited гэх тайлтай ремейкийг хийсэн байт юм байлээ. Аимшиг кино хэрнээ маш үзэсгэлэнтэй дүр зураглалцаа, үйл явдалтайгаа уйлсан уянлан саундтракуудтай, эхлэл өрнөлгээд явахдаа гол утга зангилаа нь ерөөсөө тайлхдахгүй. Маш нууцлаг энэ яаж байгаа юм болоо гэхээр зөндөө эсвүүдтэйч огт өөдөө хааргүй. Мөн тэгтлээ айлгаж цочоогоод байхгүй. Энэ нэг классик гэж авч хэлэгдэх киног энэхүү цагийн бичлэгээр оруулж байна. За тэгээ бүгдээрээ бичлэгэн дээр лайк болон subscribe-ад арсан бол кино руугаа орцгоё. Сэтгцэн эмнэлэг дээр Сүмийн охины биеийн байдал нэлээд муу. Эмчтэйгээ уулзж байгаа хэсгээр кино маань эхэлнэ. Эмчин түүнтэй харилцахыг үзсэн ч охин ойлгохтой юу ч хийж чадахгүй. Гэр бүлийнхэн зургийг үзүүлээ цааш ярилцах гэсэн ч охин дугуй суусаар. Ингээд тэр өдөр яг юу болсон талаар эмчтэй яриад өгөөч гэснээр кино маань өнгөрсөн рүү шилждэг. 그날 무슨 일이 일어났던 거지? 괜찮아. 한번 얘기해 봐. Сүми хэсэг хугацааны дараа аав дүүгийнхээ хамтаар гэртээ ирж байгаа нь. Дүүг нь суён гэх ба тэд аль аль нь л ерөн жаахан бие мууцаа. Уг нь гэртээ ирээгүй удсан ч гэлээ нэг л дотгошоо орохыг хүсэхгүй. Игч дүү хоёр их тооцоо нь яг бие биедэл байгаа бүх зүйл мэд нэг нэгнээ халамжилнаа. Ингээ ямар нуурын ирэг дээр хонолтой нүш гэрлүүгөө ирж л байгаа. Ирэхээс нэг л жирэхэд исэн шалтгаан нь тэдний хойд ээж. Одоо л нэг эвтэй байцгаач гэсэн шиг хойд ээж уг нь хичээж л байгаа боловч охтууд хүлээж авах шинжгүй. 그래. 피곤하지? 어서 들어올라가. Сүми өрөөндөө ачаагаа суллах гэтэл алидийн хин нэгэн орж ирээд бүгдийг нь яг өмнө нь ямар байсан түүний хүснээр янзлаа тавьсан байх нь зэрэг. За хин нэг нь ч гэж хойд ээж л ахгүй юу. Энэ үеэр аав нэг хүнтэй уцаар ярих бөгөөд байдал тийм сайн биш байна. Чи одоохондоо ирэх хэрэггүй л гэнэ. Тэгээ хинтэй уцаар ярьсан бэ гэдг нь мэдээж киноны сүүлд гарна л да. Орой хоол хам цугаа идэхтэй чив чимээгүй. Хойд ээж нь л уур амьсгал сэргээх гээл. Танаа дүүнрийг нэрээ энэ амралтаар орой хоол хамт идэгээд дуудсан шүү. Хэдүүлээ ойр дуулзаагүй штэ этэр гээл. Сүми миний өрөөндөх юмнуудад бити хүрээд байгаараа гэж уурлахад би хүрээгүй штэ гэх зэрэгээр ер нь л хоорондоо муучих гээд айгүй төвхтэй. Аав нь юу ч болоогүй юм шиг хоолоо идэж дууссанаа. Хойд ээжийнх нь урд хоёрын тавьж үлдээгээл явна. Хоол иж байгаа уур амьсгалч тэр эдний дунд яалчгуулныг болохгүй юм байгаа. Охин дүүдээ хандаа хэрвээ чамтай янз бүр харьцаад ирэхэд байвал ихтэй шууд хэлээрэй л гин. Игч дүү хоёр хойд ээж тэгэл үзэлцээд байгаа. Хойд ээж нь шуугаа олжоор ундах бэлтгэлээ хийнэ. Харин аав нь хэсэг хөвцснээ босоол яваад өгнө. Явж буудан дээр унтах нь л илүү юм шиг байгаа. Ингээд тэр тус тусыгаа өрөөнд унтцгаах үед Суёны хаалга яархан онгоох ба хаалганы цаана хэн нэгэн байгаа нэлт. Айсандаа хүнжлүүд эврэн өмрөгч хүнжлийг нь зөөлөн татна. Ингээ шууд ич дээрээ гүгөөд очлоо яах вэ? Хин нэгэн өрөөнд минь орж ирсэн гэхээр нь игчин тэгээ шалгахаар л явж байгаа. Зурагт нь асаалттай. Аав нь бүдэн дээр унтчихсан. Аавыгаа амарч байгаа сэрэхнүү чигээл хойд иж нэрээ дахиад хэрэлдэнэ. Яасан ч хэцүү энэ хоёр. Тэгэл буцаж ирээд дүүгээ тайвшруулсаар байгаа л хамт унтж байгаа. Тэд унтгал Сүми маш их цус нөөж бас нас барсан ээжийгэж харт авч үдлхэн тэр. Ингээд арайгаас ирлээ гэцэл орны хөлөөр нэг юм сүтгэнэ.
Цааш үргэлжлэн хав хар хувцастай урт харуустай хүн шалан дээр чимээгүй өмөлгөж байхыг хараа айсандаа таг хөшин зогсоно. Сүмэд харагдсан гэдгээ мэдэн түнэр өнгийж харан босоол ирэв. Айсандаа дууч гаргаж чадахгүй байгаа сүмээ рүү баг багаар ойрцоор түүний дээр нь гарч ирэхэд тэр доороосоо цусаалдаж байх бөгөөд энэ удаа л жигнэсээ зүуднээсээ сэрж байгаа. Сэрхэд даавн цусалцсан. Дүүгийнхэн сарын тэмдэглэл ирсэн байгаа нь тэр. Тэгэл яхав зэ хойд ээжийн хэрэглээс нууцхан хосч байхдаа баригдчихноо. Тэгсэн нэг инээдтэй юм нь өнөөдөр хойд ээжийнхэн ч гэсэн сарын тэмдэг ирсэн. Тэгээч бас болоогүй сүмийг их ч гэсэн. Их хачирхалтай нэг гэрийн 3 эмэгтэй нэгэн зэрэг юм нэрнэж бас. 그거 엄마가 좋아하는 노래지. Ээжийнхэн дуртай байсан дууг аялан суунаа. Хойд ээжээсээ болоод ер нь аавдаа дургу болцсон. Аав нь яригцах гэж хичээсэн ч ойлгохтой тоож хэрцэхгүй. Амбар гэхүүдээ гэрийг хамаг юмыг хадгалдаг газар руу очиж багийнхаа юмнуудыг ухаж гаргаал. Инхтэй гэр бүлийнхээ зургуудыг ч олж хараад их л баясна. Гэвч санаандгүй хойд ээж нь баг багаар ээжийг нь түлхэн гэр бүлийнх нь орон зайд нэвтэрчээ гэдгийг ч ойлгож байгаа. Эмч аавтай хамт ажилладаг байсан ба бие муутай өвчтөе ээжийг нь асарч сувлаад хамт байдаг байсан байхгүй юу. Ингээл ээжийнхээ юмнуудыг хамтдаа ухаж төнхөө сонирхож байхдаа дүүгийнхээ хөхөр шалбарсан гарыг хараад дүрэл зээл явчихна. Хойд ээжийн л хийсэн ажил. 누가 그랬어? 응? 누가 그랬어? Тэгээл сүми болон хойд ээжийн хооронд бөөн хэрүүл болохгүй яах вэ? Тэдний маргалтыг сонсож байгаа аав үнэхээр яхаа мэдгүй байгаа гэлтэй. Хэсэг намсныхын дараа л очиж нэг юм аргадах гэж үзсэн ч охин зөрүүлж уурлаад олигтой ойлголцож чадахгүй. 너 왜 이러는 거야? 정말 몰라서 그러는 거야? 아빠도 모를 수 있어. 그러니까 내가 모르는 게 뭔지 네가 속 시원히 말해줘. 말해줘 봐. 너 정말 이러지 마. 알았어. 더 이상 할 말 없으니까 전화나 받아. Ингээ нөгөө ярьснараа аавынхан дүүнэр орой хоол идэр ирж байгаа нь. Гэхдээ байгаа байдал бие хэлэмжгээд бүхэл юм нь цаанаасаа л нэг дургу байгаа мэт. Яж байгаад энэ хойд ээжж бүр тэнийг юм яриад ярьсан юмдаач өөрөө ганцаараа инээгээл байдлыг улам тухгүй болгоно. Энэ эмэгтэй нь ужиг өвчтөж гэх юм уу бас бие муутай. Гинтл хоолойг боогдож газар унаад бараг шууд үхэх гээд байна уу гэлтэй. Үе сэдэрдэг сэтгцэн өвчин эмгэгч гэх юм уу. Нөхөр нь гүүж ирж эмийг нь уулгаан арай гэж тайвшруулаад авч явж байгаа. Хичнээн дүүнэрэн ч гэлээ эднийд анханасаа ирэх дургу байсан ч тодорхой байдаг. Эрхийг хүсээгүйч өөр арга байсангүй л гэж эхнэрээсээ уушлах байна. Харин эхнэр нь би тэдний угаалтурдаа хүн байхыг харсан л юм. 싱크대 밑에 어떤 여자애. Яг тэр угаалтурынхаа шүүгээ хинч хүрээгүй байхад өөрөө онгоохыг хараад амьсгаад хүргэсэлгүй яах вэ? Чимээгүй босч очиж хаагаад угаалтур дутхыг чарлаа. Яг ард нь хин нэгэн байгаа мэт удаанаар ирэж харахад бас л юуч байхгүй. Гэтэл гинтл газар дээр үсний хавчир хөвтөж байх нь зэрэг их гайхнаа. Үүний дараа нөхөртөө энэ гэр сон юм болоод байна. Нэг л биш байна гэдэргээд бүгдийг хэлэхэд эмийг нь уулгаа шалгахаар явдаг. Юу л байх вэ гэж бодон явхад нөгөө тижээдэг шуугийнхын толгойг мушгаа хийцэн байхыг бол харж байгаа. Бас л яахаа мэдэхгүй шууг аваа явхад түүний хойд ээжгүй харсан шигээ зогсож байх нь тэр. Шууд л октоодын буруул гэж бодно. Суён руу дайрч ороход өвцөн шувуу нь хүнжлэн доторно. Түүнээс нь болоо шууд л үстэж одоод өөлөөсөр байгаа л шкафнд хийгээд үгжнэ. Хичнээн орилж уулсан ч түүнийг гаргахгүй. Бүр нэлээд хугацаа өнгөрсний дараа л манай хүмүүс сүмээс ирж дүүгийнхээ ойлгох дууг сонсож байгаа. Ингээд гүүж ирээд нэг юм айж уулсан дүүгээ шкафнаас нь гарганаа. Ойлгох дууг чинь сонсоогоод их чигээ уушлаарай л гэж гойно. 미안해. 언니가 못 들었어.
다시는 이런 일 없을 거야. Ийм амар юм болоод ах чи аавгаа нөгөө шуугаа л оршуулсаар. Ингээл ахад охинтойгоо ирж ярилцахаар л оролцдог. Сүмья яг яагаад байгаа юу болохгүй байгаа? Сүми ууралж бачимсанд тэр эмгтэйгээс ч л энэ бүх зүйл болоод байна. Аава, Сюоны хүртэл тамал зовоогоод байна штэ хэлэх нь тэр. Харин ингэж хэлхийг нь сонссон хэсэг дууга хураан Сүмигээс ахад тайвширхайг нь л гойно. Яагаад тайвшир инкэ болоо гэдэг байгаа юм бэ гэхээр дүү чинь аль үжээ өгцөн штэ гэх нь тэр. 수미야, 제발 그러지 마. 수연아, 네가 말해봐. 아빠한테 말해봐. 말이야. 제발 그러지 마. 수연이 죽었잖아. 수연이는 이미 죽었어. Дүү нь үхсэн гэх нүг нь яаж идэх вэ? Яг одоо ч гэсэн хажууд нь хам зогсоолоо юм чинь. Үүний дараа аав охиныхон байдал улам муудж байгаа болтой гэсээр утсаар ярина. Дараагийн хэсэгт хойд ээж нь нүл цус болсон том шуудаж ирсээр дотор нь хүн л байгаа болтой хэсэг чирснээ зогсон хэцгээр зөхөж эхэлнэ. Энэ дуунаар гинт цочсэрсэн Сүми аав нь түнд хэсэгхэн гарчаад ирээл гэх мессежүүлдсэн байдаг. Дүүгийнхээ өрөөлөө орох гэтэл хаалгыг нь бүр хадаасаар хадаад тогтооцсон. Гайхал сандрын доош буутал хаа нэгтэйгээс дүүгийнх нь хоолоо. Ингэж гүүхтэй шалаар нэг цус олсон байгааг анзаараа нүдэндээ ч итгэхгүй. Энэ цус хинийх вэ л гэж байна. Шалан дээр хөвтөх цусанд нэвтсэн том шуудаа. Дүүн юм байхтай гэж айн амсрын тайлах гэсэн ч хитрхи сандарч паникцсан даа чадахгүй. Хайч хайх үед нь гинтл түүний толгойд хачин сонин дурсамжууд хайлт хайлт орж ирхэн тэр. Буцаад ирэхэд нь шуудааг ахаад л чирээ авцсан. Цусны мөрөөр дагаан очиход шкафанд хурж ирнэ. Энэ үеэр хойд ээж нь цустаа гараа арчаал буцалсуус авчраад Сүмийг түлж алхах санаатай. Буцалсан халуун уснаас нь азар булцан хайч аваад шууд хойд ээжийн гарыг цоо хатгана. Тэр хоёр нилээн зуралдаж бие биенийг гэмтээсний эцэст нь Сүми ширээ мөргөж унаад ухаан алдаал өгж байгаа. Сүмийг зочны өрөөлөвчрж авчрах үеэр тэр ухаан орсны гэмтэд эцэст нь ярилцсанаа. 진짜 무서운 게 뭔지 알아? 잊고 싶은 게 있는데 깨끗하게 지워버리고 싶은 게 있는데 도저히 잊지도 못하고 지워지지도 않는 거 있지. 그게 평생부터 다녀. 유령처럼. 날 도와줘. 그래. 내가 너 도와줄게. Яг энэ үед аав орж ирэх ба ухаан алдан хөвтөх Сүмийг бөөдөн дээр хөвтүүлэхэд гарын цус олчихсон. Эргэн тойрныг ажиглан юу болсон бүгдийг харнаа. Шкафанд шуудан ч гэсэн хөөгөлтэй байхыг олж хардаг. Нилээн балмагдан суух хойд ээжд нь эмийг нь авчран өгөхөд Сүмийг яаж ин гайгүй юу л гэж асуусаар. 수미는요? 제발 그만 좀 해. 나도 이제 지쳤어. Аавч тэгтлээ гайхгүй эмийг нь уулгачаал түр гардаг. Тэр энд ирэхдээ ганцаараа ирээгүй бөгөөд түүнтэй хамт ирсэн хүн нь орж ирхэн тэр. Хаалга онгойхоо түүнийг харсан хойд ээж нүдэндээ ч итгэхгүй. Тэр хүн бол хойд ээж нь байдаг. Тэрээр анханасаа л энэ байшинд тогтоосоо байгаагүй бөгөөд одоо л ирж байгаа нь. Энэ бүх хугацаанд энэ байшин Сүми аавтайгаа хуйлахнаа л байсан гэсэн үг. Аав нь охины би сайнгүй байна гэд уцаар яриад байсан нь ийм учиртай ба хойд ээжтэй л ярьж байсан. Сүми сэтгцэн өвчтэй байсан ба тэр нь одоо бүр хүндэрсэн. Шууданд хүүгэлдээ хийн чирж авсан хүн бол өөрөө. Шуугаас хүнж тэр өөрөө. Ер нь энэ хэдэн хоногт болсон бүх зүйл түүний л хийсэн үйлдэл эсвэл төсөөлөл нь баггүй юу? Өдийг хүртэл харсан хойд ээж нь ч гэсэн хойд ээж нь биш Сүми өөрөө л байсан гэсэн үг. Сүми анх эмнэлгээс гараад дүүтэйгээ биш ганцаараа ирсэн.
Сүүний дүү алирт өгсөн бөгөөд өөрөөс нь болоод өгсөн гэж бодоод үннийг хүлээж авч чадахгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй, энээсээ болоод юу н галзуурсан байхгүй юу? Ганц шизофрен гэхгүй хид хидийн сэтгцийн өвчтөй бодит байдал төсөөлө хооронд нь ялхаа болсон. Сэтгцэн хүндрээд өгсөн дүүгэж үхээгүй мэтэр төсөөлж өөрөө ч нэг бол үзэн яддаг хойд ижийнхэн дүрд ороод өөрийнхөө дүрдж ороод бүр хоорондоо хэрэлдэж мэрэлдэж хүртэл болсон шүү дээ. Аав нь хүртэл заримдаа юу болоод байгааг ойлгохгүй чадлаараа л аргацаагаад байсан байгаа. Аавынх нь дүүнэр ирэхэд ч бүгд эвгүй царайлаа сууцгаагаад байсан нь ийм л учиртай. Нэг гэрийн 3 хүнээс сарын тэмдэг зэрэг ирээд байсан ч гэсэн ийм учиртай. Харин бүр яг яагаад дүү нүхээ галзуурсан бэ гэдг нь утгагүй гарна. За тэгээд уг нь биеийн дээрлэх шуудаад эмнэлгээс гараад гэртээ ирсэн чинь үгүй байсан болж таарад ахаа сэтгцэн эмнэлэг дээр авчирж байгаа нь. Одоо энэ бол жинхэнэ хойд ээж нь штэ. Сүми бүр хойд ээжтэй үнэхээр дургу. 50 явуулахыг хүсэхгүй. Киноны төгсгөлд хойд ээж нь хоолны өрөөнд ганцаараа стресстэн суух ба дээд давхарт нэг чимээ гарах нь тэр. Юу лээ гэж гайхан орчтол өнөө хадж тогтоогоод хүн орхоо болчихсон өгсөн дүүгийнх нь өрөөний хаалга онгойцсон. Нэг сүүдэр гэмээр зүйл хөшөөний цаагуур шургаал орно. Энэ үед хаалгач гин цаавч хаагдан гэрэлж унтардаг. Шкафны хаалга өөрөө онгойх бөгөөд суёоны сүнс удаанаар мөлхөн гарч ирнэ. За тэг ер нь яагаад хойд ээжигээ тэгтлээ үзий ядах болсон бэ гэхээр төрсөн ээжийнх нь бие муудаж эхэлснээс хойш аавын толгойг эргүүлж ээж нь өвчөөгүй амьд зүрэн байгаад байх чинь л бараг энэ хэрийг эзэгтэй найтал ажилладаг болсон байхгүй юу. Энийг нь мэдээж хүлээн зөвшөөрөхгүй байнга муудалцдаг байсан ба дүүн сэтгэл санаагаар байнга дарамтлагдаг байсан байгаа. Ээж нь хэдий өвчтөй ер нь л өвлөө хөлөөг төвчжсэн ч гэсэн өөрийг нь хуураад байна гэдгийг мөн охиныг ч гэсэн зовоогоод байсныг мэдсэн болохоор энэ бүхнийг тэсэлгүй имидэр уугаад өөрийгөө бооод амиа оролцсон байхгүй юу. Ингээд өөнийг нь дүүн авахулж харахтаа сандарч паниктаа шкафыг өөр дөрөө татаж унаалд аруулчтай. Тэгэхээр зүүдэндээ хараад байсан цустаагаар нь дүүгийн л гаруулж таарж байгаа. Дээд давхарт гарах чимээг сонсоод утсан ганц хүн нь ирээдүйн хойд ээж нь бөгөөд амин гун уйлж байгаа дүүдэн туслахаас эргэлзэн эргэж хараал явдаг. Энэ үед сүмэж хойд ээжтэйгээ хэрүүлээ хийсээр уурлан гарч явахдаа дүүгээ өгсөн ээжигээ хамтаар шкафанд даруулаад амьсгаа нь богдон хүж байсныг дааж мэдсэнгүй. Ингээ эргээ харахад хойд ээж нь охин дүүгийн шкафанд төгсдөг хэсэг өөрийнх нь төсөөл болж таарж байгаа штэ. Харин дүүгээ очиж гаргахдаа өөснөг чинь сонсоогууд ихчийгээ уушлаарай гэж байгаа нь үнэхээр гонхтой. За тэгэхээр найруулагч маань болохоор хэлэхдээ үзэгч гэсэн яг энэ киноны дүрд орсон мэт бүх зүйлийг гинт ойлгож ухааруул гэсэн үгнээс биш найруул сайн ярьслаа өгсөн байдаг. Ерөнхийдөө хойноос нь ухраагаад үзэхэд илүү ойлгомжтой. Киног бүр 2 3 дахь удаага үзэхдээ л энэ хэсэг ийм учиртай гарсан юм байна ч гэж илүү сайн ойлгогддог. За тэгээ ерөнхийдөө бол охин дүүхийн сүнс бол байшиндаа шүү гэсэн. Аавын төнөрч ирэхтээс хардсан штэ. Тэр дүүгээ үхээгүй төсөөлөд байсан ч мөн зарим тохиолдолд үнэхээр дүүхийн сүнс хаамтай байсан байж болохоор байгаа. Аав нь дүүч өгсөн штэ гэж хэлж байгаа хэсэг дээр охин дүү гайх чараад орилж байгаа хэсэг гардаг. Тэр өөрийнхөө өгснөгч мдээгүй байсан байх магадaltaй байгаа. За тэгээ сүми дүү нь өөрөөс нь болоод үхцэн гэх гэмшилтэй юу галзуурсан. Тэгээ баг насны травмач хөө сэтгцэд хүн дээр нөлөөлөх зүйлийг бүрэн эмчилж чадаагүй л ийм хүнд зүйлүүдийг өгүүлэх кино байгаамаа. Угаасаа ярилцах хэлэгдэх зөндөө зүйлтэй кино болохоор комментэр бичээрэй. Бичсэн бичлэг дээр багтаач чадаагүй юмудаа бичүүл бичээ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр таа. Чао.